хөтөлбөрийн хөтлөгч редактор Уран Чимгийн бэлтгэл үзүүлдэг хобби болон бол хүрдэг байгаа. Одоо харин үргэлжлүүлээд та бүхэн энэхүү хобби болон хүлээн авч үзээрэй. Та бүхнийг сонирхол хобби хэсгийн болонда урьж байна. За энэ удаагийн манай зочноор RC машин сонирхогч Өсөх хоёр студиэс үзэгч та бүхэнд хобби сонирхол болонгаа хүргэж байна. За урилга авсанд маш их баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өөрийнхөө тухай та үзэгчдээс товчхон танилцуулаач. Хизэнээс бас яг энэ төрлийн хоббигоо олов. Яагаад ер нь энд их татагдав? Сонирхол хоббиныхаа тухайс үзэгчтэй ярьж өгвөл. Ер нь яг багасаа их машин сонирхдаг. Маань бас нэг физик математикийн мэргэжилтэй хүн байсан. Тэгээд багасаа нэг кабинетээр ороод тэгээд ер нь нэг тийм иймэрхүү юм онцтой тийм техникийн их сонирхдаг байсан. Тий. Яг энэ хоббиний хувьд бол ер нь нөгөө гэр бүл зохиогоод анхны хүүхэд маань нөгөө эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд тэрнээс хойш юм жижиг машинууд сонирхож гисэн. Тий. Одоо та хичнээн цуглуулгатай. Ер нь энэ жижиг энэ нөгөө 164 хэмжээтэй цуглуулга болохоор нөгөө манай 2 бандтайгаа цуглуулдаг. Одоогор нэг 1500 гаруй машинтай болчихсон. За. Эдрийн тухайд. Эднэр болохоор бас хүүхдүүдтэйгээ бас сонирхдаг. 2 бандтайгаа угсраад. Ер нь бол гэр бүлийн хобби болсон байна шүү дээ. Тийм, ер нь бол энэ бол баг гэр бүлийн хобби. Энэ RC машин маань. RC машин байна. Би бас яг нөгөө нэг дэлгэрэнгүй энэ машин техникийг ялангуяа эмэгтэй хүмүүс нэг ойлгодог шүү дээ. Танай хувьд бол гэр бүлийн үнээс нэлээд дэмждэг бах тий. Тий. Анх жоохон дургуцдаг байсан үгүй. Анх нэг жоохон нэг айгүй гэдэг шүү дээ. Тиймэрхүү байсан. Одоо ер нь яг ойлгосон л та нөгөө бид нар чинь нөгөө ер нь ирчүүд чинь хөвгцэг шүү дээ тийм ээ. Тэгээ нэг юм авч чадаагүй тэгээ нэг өдөр сонсох тий. Тэгээ энэ ч орчхоор тэгээд ер нь нөгөө бас нэг тийм буруу юм руу татахгүй тий. Бас арайны цагийг нэг өөр цаг нь арай өөр гэртээ их цаг гараад өнгөрөх хүүхдүүдтэйгээ их цаг өнгөрөх ч юм уу. Хамтдаа хүүхдүүдтэйгээс нэг л ойрхон болчихж байгаа байхгүй тий. Өглөө гараад орой ирдэг гэсэн бол бас зав цаг л гараад хүүхдүүдтэйгээ тэгээд ер нь энэ зөвлөг бас яарах уу хобби руу. Тий. Яг юм загцсан үед айгүй хүлээлттэй. Их айгүй хэцүү байдаг шүү дээ. Энэ нэг 7-10 хоног бас болон тэр чинь тий ядчлаа. Тэгээ тэр хооронд чинь тэгээд эренгуут нэг нөгөө хайр цумаар задлахаас эхлээд тэр нэг оёл та. Тий. Бас их сонирм мэдрэмж нөгөө шинэ бэлэг авч байгаа хүүхчиг л байдаг байх юм шүү дээ. Яагаад ингэж заавал юм магадгүй зарим хүмүүс нөө тоглоом машин гэж хардаг шүү дээ тий. Үнэхээр ингэж тоглоом машин цуглуулах шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу юу сонирхолтой юм бол гэж бодож идэг хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ яг тоглоом машин юм уу биш үү гэдэг дээр бас ямар тайлбар өгөх вэ та? Ер нь бол тоглоом машин биш. Бүр маш олон ялгаатай л та. Энэ болохоор ер нь бол бүр спорт юм л та. Хобби спорт. Яг бас хүүхдүүд их сонирхдаг юм. Ялангуяа сүүлийн нэг RC машин чинь бас спорт төрөл рүүгээ нэлээд хөгжөөд бас манад тэмцээн болоод ах шиг байна. Тийм манад ер нь тэр ямар учиртай жил болгон болдго юм уу бас хичнээн яг энэ RC машин сонирхогч одоо Монголд ер нь хэр их байна. Эдгээр залуучууд маань яг энэ тэмцээн дээрээс нэгддэг бах тий. Тий нэгдэн яг энэ чинь нөгөө маш олон төрөл байгаа. Дрифт, оффроуд, тэгээ нөгөө баги тэгээд бүр зөвхөн бүр өөр бас маш олон төрлийн машинууд байдгийг. Скейл гэдэг. Тийм манад болохоор ер нь баги болохоор улиралд нөгөө календарын дагуу тэмцээн болдгийг. Тэгээ олон улсын стандартын зам байгаа. Брикард гэдэг. Хобби центрээс зохион байгуулдаг. Зөвхөн хувь юм кравлер сонирхогч яг энэ кравлер төрлийн машин сонирхдаг хүн нэг итгэвтэй хүн нэг 20 хүн байдгийг. Тэгээ ер нь нэг амралтын өдөр уулздаг, цугладаг. Тэгээ тэмцээн зохиодог. Дрифт машин бас ялгаагүй нэг тиймэрхүү тооны хүмүүс сонирхдаг. Бас ингээд энэ тэмцээн зохион 7 хоногт ч юм уу улиралд. Тий. Танд байгаа одоо хамгийн ховор одоо цуглуулгынх нь нэг бас нэг таныг чимдэг нэг машин байвал онцлуулаад одоо яг энэ нэг бид нар студид урьсан учраас нэг цөөн тооныхын авчирсан байна л да. Яг гэртээ бол бас нэлээд олон байгаа ах тий. Тий энэ жижиг машинууд нэг 1500 гаруй машин байгаа л да бас. Янз бүрийн машин байгаа. Ер нь бол зөвхөн надад энэ нөгөө Монголд байдаг голомжинд байнга тааралдаг машинууд л их өөр санагддаг шүү дээ. Тий одоо тэр Vitz ч юм уу тий. Энэ Subaru-нууд аягүй хөөрхөө. Энэ Vitz чинь нэстэй. Тий. Тий. Энэ одоо манай үзэгч тарж байгаа бол энэ нөгөө
Гудамжаар. Тэгээ энэ манай ихнэр ундаг байсан. Анх танилцж яхад тий. Хөргөн машин. Манай хүүхдүүд бүр андахгүй ээж юм шиг ингээд. За энэ RC машинуудаас ер нь та энэ цуглуулгын ихэвчлэн бас хаанаас олж авдаг юм болоо? Яг Монгол 2 дэлгүүр байдгийг. Ерөнхийдөө нэг нь албан ёсны борлуулагч Тамьягийн. За. Тий. Энэ Санва гэдэг энэ удирдлага энэ хайтек энэ удирдлагын бас албан ёсны тийм борлуулагч байдаг. Энийг эдрийг бол Монголоос авсан. Тий. Тэгээ ер нь бол яг энэ гравлер оффроуд машинуудыг захиалж авчихсан. Тэгээ сэлгүүнүүдээ бол ерөнхийдөө байнга захиалж авдаг. Сэлбэг авах юм уу бас? Бас тоноглон тий. Тийм үү? Нэмж тоноглон. Тий яг нөгөө энгийн пластик машин ирдэг. Тэгээд металл олгоо тоногж болно, хурд хүчтэй болох арашууд, ерөөсө портал, чулаак ч юм одоо маш олон сонголтоор тоногж болно. Өөрийнхөө сонирхолд нийцүүлээд тоногж. Энэ нэг урт машин ч одоо яг юу одоо яг бензин тэрвэрлдэг машин юм уу? Тий ер нь бол тийм. Энэ яг манад нэг бас сайн өгжөөгөө. Ер нь бол төрөлтөө. Тий Европчууд их тоглодог юм билээ. Зөв. За RC машинаас та бас нэгийг ингээд сонирхуулаа зөвөр явуулж үзвэл. За тэгээ би дэрит машин явуулж үзвэл арай сонирн бах тий. Удирдлагын яах юм? Алангаараа удирддаг. Энэ өрөөл, энэ болохоор хааз. За. Нэг ягаад тоормсон тий. Энэ болохоор хойно хөдөлгөөн машин байгаа жоохон хэцүү. Би өөрөө ч бас яг нэг сайн чаддаг. Ер нь бол яг жинхэнэ машин барих дайны баг жолооны ур чадвар шаардсан тий. За. Аль би нэг оролдоод үзэж болох юм. За энэ болохоор хаасан. За энэ чинь ингээд ирнэ. Наш. За. Бас сонирхолтой юм яг өрүүлэр нэгэ тоглохоор ирсэн. Тий, айгуу тийм юу. Их гоё мэдрэмж. Нарийн мэдрэмж. Тийм нарийн. Яг бүр яг нэг жолооны шалгалт өгч байгаа юм шиг сандардаг юм шүү дээ бүр. Сонирхолтой юм байна. Тэгэхээр зэрэг яалтчгүй бас манай ирчүүд маань яг энэ RC машинд донтхоос яах вэ гэхчээр маш сонирхолтой юм байна. За энэ жижиг макродын тухайд бас нэг зүйлийг онцлоо асууд. Хүмүүс яг магадгүй ингэ зарим хаад яг энэ үнэхээр толгом машин байхад заавал энд ингэж цаг зав тэ эдийн засгаа зориулах шаардлага байгаа мó ч гэж харах хүн байгаа. Гэтэл яг бодитоор ингэ бариад үзэхэд бол бас толгом машин гэж бол арай бас хийж болохгүй мэн. Хийцэн үед ч тэр тэгээд нөгөө загвар дизайн дээрээс нь ингээд нөгөө чанарын үед ч тэгсэн. Өөр баг шиг байна. Та бас эдрээс яг студид авчирснаас онцлоо зарим нэг нь сонирхол бол. За ер нь бол энэ баг хамгийн анхны шахуу машин. Яг хамгийн анхны машин маань баг нэг айдаахан байсан болохоор цаашаа нагаа үржил цуглуулсан. Энэ ямар марк юм шиг. Энэ Америкээс хүн явуулсан байхгүй. Цуглуулдаггүй байсан. Бэлэг юм байна тий. Тэгээд ер нь нэг ийм хүн машиныг дагнаад явцсан. Энэ машинуудыг тий яах юм? Зүгээр ингээд дэлгүүрийн хангуун дээр та түрүү ирсэн 2 төрлийн дэлгүүр байсан онлайнаар авдаг гэсэн. Тэгэхээр онлайнаар ядаа захиалж авах уу? Яаж авдээ бэ? Дуудлага худалдаа гэдээ яриадсан. Тий, энэ машиныг болохоор Японоос дуудлага худалдаагаар авсан машин байна. Тий. Тэгэхээр энэ зүйлд одоо бүхэлдэн дэлхийн хүмүүс дуудлага худалдаа зарлаад ингэ аваад байна гэсэн үг үү? Тий. Энэ машин болохоор яг энийг бүр хуучин машин авч ирсэн сайт дээрээс. Тий, гадны сайт дээрээс авчихсан. Бүр хайж бас өмнө харж болцооны өмнөдийг нь харж. Өөрт нь бас байдаг гэсэн. Тий, надад л яг нөгөө яг ондог томороо байдаг байхгүй юу? Гаражт. Одоо ч гэсэн байгаа. Тий, байгаа. Нэг жоохон жижиг сажиг засварын ажилтаа тэгээд байж байгаа. Тий, айгуу нэг хуучны машин болохоор. За тэгээд ер нь бол бас ингээд хүний сонирхол хобби гэдэг өөрөө бас их тааварлашгүй. Хүн ер нь юунд ч татагдаж болохоор юм байна. Тэгээ өнөөдөр бас манай яг сонирхол хобби хэсэгт өөрийнхөө энэ сонирхлоосаас үзэгчтэй хуваалцаж студид бас эдгээр зүйлсээ авчирсанд маш их баярлалаа танд. Та нарын зардаг уу бибидэ ховор машин яг ингээд бүр зарна штэ бас нэг солилцоо баахтар мартар байна. Тоглолт моголохгүй байгаа машинаа зараад шинэ гарсан машин бас мөнгөний ингээд нэмээд авах ч юм уу. Тэгээ нэг нь эсвэл мөнгөний хэрэг эсвэл нэг тийм уудсан машин шинаа зарах ч юм уу. Тиймгүй юм бол болно л доо. Тий. Солилцоо их тохиолдол байна. Тэгээ эрэгтэй хүмүүсээс нөгөө машин тоглох гэж ярихаар бас нэг сонсогдоод байгаа байхгүй юу. За амжилт хүсье танд. Урилгуулаас нь баярлалаа.
За үзэгчдээ та бүхнийг энэ удаад бид хобби сонирхол болондоо RC машин сонирхогч өсөх баяртай уулзлаа. Бас өнөөдөр манай одоо залуусыг хүрээлэлд RC машин сонирхогч бас цөөнгүй бас залуучууд байдгаа гэдгээс мэдэж авлаа. Тэр ч батхан бүр тэнцээ уралдаа хүртэл зохион байгуулагддаг юм байна. Ингээд бидэнтэй хамт хобби хэсгээр зочихсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өдрийн хөтөлбөр үргэлжилж байна.